Сайн байцгаана уу? Ариун Бат байна. Өнөөдөр та бүхэнд GRS 300-г танилцуулж байна. GRS буюу Gazoo Racing спорт маань Toyota Motor Corporation-аас Dakar Rally WRC гэх мэт уралдаан тэмцээнд автомашиныг хөгжүүл сайжруулж оролцдог техникийн баг юм а. GRS нь бартаад зам буюу оффроудоор явах дуртай хүмүүст тусгаадан зориулж үйлдвэрлэсэн загвар юм а. Ингээд автомашинтайгаа танилццгаая. GRS модельхоо урд хэсгийг танилцуулъя. За хамгийн түрүүнд бидний нэрлэж зансан сэтгэн нүр буюу радиатор гэрээ. За энэ маань аэродинамикууд маш сайн сайжруулалт хийгдсэн бөгөөд хөдөлгүүрийн харлтыг дээд зэргээр хөргөх боломжтой болж гисэн байна. За мөн та бүхэн харж байгаа урдаа Toyota гэдэг бичгтээ олж өгсөн мөн GR-ийн эмблем маань орж ирсэн байж байгаа. За дараагийн нэг онцлох ёстой зүйл маань бол урд Cooper маань үйлдвэрийн бодоггүй ийм мат болж үйлдвэрлэгдсэн байгаа. Дараагийн бидний онцлох зүйл бол 18 инчийн Greymark бод болон жижиг шаврын ах. Энэ хоёр маань жижиг болж өгснөөрөө туулах чадвар болон 5 дахь жолоодлол маш сайн дэмжлэг болж өгч байгаа. Та бүхэн харж байгаа дугуйн нэмэн дээр хар хүрээ орж өгсөн нь илүү оффроуд гэдэг утгыг тодорхойлж өгч байгаа юм аа. За тойл, бариул, хажууд гишгүүрүүд маань бүгд хар өнгөтэй болсон байгаа. За мэдээж GRS-ийн минь лого хажууд талаа байрсан байна. Land Cruiser GRS загварын хамгийн том онцлог давуу тал бол дэлхийд анх удаа танилцуулж байгаа EKDSS систем юм. Энэхүү систем нь бартаа замд явхад үүсэх савлгааг багасгах, огцом мэрэгдэх үед төвөөс үүдэх хүчийг бууруулах зэргээр автомашины тэнцвэрийг хадгалж, жолооч болон зорчигчдын тав тухтай аюулгүй байдлыг дээд зэргээр хангах автомат систем юм а. Дараагийн өөрчлөлт маань хойтлын эмблем маань акриликэн харуулж өгсөн. За үүн дээр оффроуд талыг дүүлэх зорилгоор Land Cruiser гэсэн бичгийг маань маатан харуулсан. За багажны хаалганы нэмэн доод хэсэгт хамгаалтын хууль шинээр хийж өгсөн байгаа. За мэдээж GRS-ийн маань лого байршиж байна. За автомашин дотор ороод ирсэн байна. Жолооны хурд, суудлын хоёр дээр старт батн, голын дэлгэц болон түлхүүр дээр GRS-ийн маань эмблем байршсан байна. За бусад 300-аас ялгаатай нь урдаа болон хойноо дифференциал сойжтой болсон. Энэ нь бартаа замд явах чадварыг маш сайн нэмэгдүүлж өгдөг байгаа. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.